Тэгээ одоо ингээл мэдлэл өнгөрөнгүүт ингээд ердөөс нь тийм хариу үлдэх мэтэл байхгүй ингээд суучдаг. Тиймэрхүү газар. Тэгээд анхандаа тэр бол сүнс мүнс гэж боддгоо байсан. Тэгээ яг тэр тасалтаад байгаа хэсгүүд дээр л бахан орс тиймэрхүү сүнсний дуу хоолой бичигдсэн л лээ. Яг одоо нэг иймэрхүү байхгүй байхад гэсэн үг шүү дээ. Тэгээ эн чинь ингээд сандлуудтай байхгүй. Тэгээ сандал дээр нэг цагаан кимонотой хүн суугаал гэдэг байсан. Тэр сүнсний энергийг одоо нэг илрүүлэхэд ашигладаг гэсэн үг. 70 давхарт нэг лайв дээр барьж авч ирсэн. 2-3 өгүүлбэр солилцчихсэн юм уу. Тинчээ чин яг одоо нэрийн сайн сандгүй. Яарч нэг нэр хэлээд та нарын байх газар бишээ эндээс яв гэд нэг тиймэрхүү нэг дуу чимээ сонсч ирсэн юм уу. Шүн гэлтгүй өдрөөр хүртэл хүмүүсд артуул юм билээ тийш. Тэгээ би нэг тэр юмшин ганцхан Монгол нэс ах ганцхан гадаад иргэн. Тэгэл нөө мэдгүйгэн дэлэмтулч ингээ тараалгачлээсэн байлээ л дээ. Тэг үзэгчдээс нэг ах наа чин тавилт мавилт сүнс мүнс байдгүй гэдэг. Тэгээд би цуг явж үзье гэдээ болдгоо. Тэгэхээр аваа явцсан чиг яг нөгөө нэг том байшингийн гадаа ирсэн чинь. За заах нь юу н орж чадахгүй маань тулах юм бол тэг жоох айцтай байна гэх. Тэг яг тэр өдрийн контент тэгээд ороогүй. За сайн мэдсэн болдотор гэдэг. Тэгээ энэ жил би одоо 30-аас хүрж байгаа. Тэгээ хуваарь контент хийдэг тийм залуу байна. Энэ болохоор одоо нэг Urban Explorer гэдэг төрлийн имчилэг байхгүй юу? Одоо нэг хаягдсан барилга байгууламжийн одоо энэ доторх интерьер гаднах загвар яг хэдээс хэдэн онд хаягдсан гэдэг үүх түүхтэй нэг танилцуулж авдаг нэг тийм төрөл үүд. Тэгээд одоо энэ төхөөрөмж ингээ ороод ирэхээр нэг бүр хаантинг буюу одоо манай монголчууд мэддэг нэг сүнсний ангуул гэсэн төрөл болдог л доо. Төхөөрөмж гэх юм бол энэ одоо PSB 7 Pro гэж одоо радио ахгүй одоо энэ дээр хоёр төрөл үүдээ AM, FM гэдэг. Тэгээ AM төрөл дээр нь болохоор ингээ сүнсний одоо ингээ нэг дуу шоумыг одоо ингээ скан хийж одоо барьж авдаг гэсэн үг байхгүй. 70 давхарт нэг лайв дээр барьж авч ирсэн. 2-3 өгүүлбэр солилцчихсэн юм уу. Тинчээ чин яг одоо нэрийн сайн сандгүй. Яарч нэг нэр хэлээд та нарын байх газар бишээ эндээс яв гэд нэг тиймэрхүү нэг дуу чимээ сонсч ирсэн юм уу. Хүмүүс итгэхгүйсэн зарим нь одоо нэг юм үд итгэгч хүмүүсүүд үзэн штэ. Тэнгүүч сонирхолтой юм зарим нь зарим нь яг тавилт хийчээгүй үстэй л гэж их асуудаг. Энд чинь гаднаас нь илүү дуу оруулах боломжгүй болохоор энэ тавилтыг боломжгүй л дээ. Харин энэ дээр бол одоо энэ нэг юу тэр ихнэлх хэсээр гардаг юм шүү дээ. Энэ дээр болохоор яг хойно соронзон барихаар болдё. Одоо жишээлбэл энэ одоо нэг захилгаан орон зай Wi-Fi хэмждэг багч واخгүй. Тэгээд сүнсэнд чинь болохоор сүнс гэдэг чинь өөрөө энерги болохоор энерги одоо энэ тодорхой хэмжээний одоо юм захилгаан орон зай үүсдэг гэж одоо паранормал судлаачд үздэг байхгүй. Тэгээд тэрнгээр одоо яг тэр илрүүлж байгаа одоо сүнсийг илрүүлэхэд ашиглана гэсэн үг юм одоо нэг тэр сүнсний энергийг одоо нэг илрүүлэхэд ашигладаг гэсэн үг. Тэгээд нэг хэсэг асахгүй явж байгаад яг нэг муухай нэг муур ч юм уу юу чинь нэг морилоод байсан хэсгөрөө ингээд утсан чинь тултлаа ингээд хасаад унтрахгүйс хэ. Би эргэн тойронд нь одоо захилгаан хэрэгжил байгаа болов хараадсан чинь нэг захилгааны нэг бүдүү утсан шүү дээ. Тэрнээс өөрөөр юм байхгүй л хэлээ. Тэрийг сайн гайхаалга. Ихнийтлсэн англи сүнстэй гэж яриад байдаг. Энэ зүгээр рил шүү guys. Нара би юундээс дарааг байна. Тэгэхэд энэ гэрлэн газ юм таал. Тэгэж нэг жоох явж үзээд жоох эвгүүл юм. Нэр. Тэнд юм шиг мэдчих нара. Утасныхаа онгоцыг гүйлгцэн баг. Ингэж юм мэдэрч шүү дээ. За тийш нэг үз явж үзээд. Бичлэг байн тасраад байгаа. Энэ англ дотроос л амар мэдэгдэж байна.
Чи гэрэл байхгүй маа. Тий ч бүр аим намх юм. Яг хоо. Тэдрээс бол би анхандаа бодож ирсэн яг тэгээд байгаа юм бах таа гэж та. Тэ нэг трансформатор дээр ингээд асаагаад ингээд аваачаар одоо жишээлбэл энэ шар хүртэл асчихсан байхгүй. Тэгээ ингээд жоо олдохоор ингээд унтарч чадсан. Би нөө Японд сурдаг байсан байхгүй. Тэгээ Японд сурдаг байхдаа сонирхож эхэлж ирсэн. Японч нөө сүнсээр их алдартай гэл тэгэл наад ингээд сонин тараадаг байсан байхгүй. Сонин тараадаг байжгаад яг энэ сэтлэх юм бол нэг сонин тараадаг байжгаад за би нэг айлч ингээд 5 6 сар ингээд сонин өгсөн байхгүй. Тэр айл нэр сонингоор заахгүй. Тэг ингээд газар ингээд тавьдаг. Газараас ингэсээр гоод ийм өндөр болчихж байгаа байхгүй. Тэгээ би нэг өдөр бодоод нь яагаад сонингаа авдаг юм бол гэдэг. Симпайд авчаад хэлсэн. Энэ газар ингээд сонингаа авахгүй ингээд. За зүгээр наатандаа өгчээ гэлдэг байхгүй. Тэгээ сонингаа өгөөл гэсэн чинь гэрээс нэг амар өмхийн үнэртэй л байхгүй юу. Тэгэхээр энэ сонингаа авахгүй өмхийн үнэртэй байна гэдгсэн чинь манай симпай сандрал за тэгвэл аваа яваад. Тийш ингээд авч очиод үтсэн чинь ингээд гэртээ нэг кодакуши буюу нэг ганцаардмал үхэл гэж байт юм л да. Настай хүмүүстэй нас орцсон. Тэгэл тэрийг нэгэл цэвэрлж мэвэрлэх явцын хажуунаас нь харж байгаа юм чи. Ингээд нөө цагдаа нар яажууд. Тэгэл яг тэнцээс ахуулаад маань симпай илсэн иймэрхүү газруудад нэг хөвгшин хүмүүсүүд ингээд өгчдөг болохоор сүнсний чинь хорогдоод байдаг. Ерөнхийдөө Японы хуучин байрууд юм их сүнстэй байдаг гэдэг. Тэгээ тэрнээс хойш ахуулж санаа орж ирж байна. Ер нь нэг иймэрхүү контент хий та. Тэгэлээс Монголд одоо аимшиг үйл хөдлөл их байдаг шүү дээ. Өгүүлэг подкастууд их ярьдаг сувгууд тэгээ яг ингээд urban explore хийдэг юм сувг байдаг юм байлээ гэж олж мэдээл тэгэл. За ерөнхийдөө энийг нөхөж гарч ирээд байгаа л. Тэгэл орж ирж байсан да. Япон гэх юм бол тий нэг имлэг байсан юм аа бас. Ердөөс Япончууд өөрсдөө сонингоо өгдөг. Тэгээ анх ирсэн чинь ингээл маах чад ингээд нэг 15 дугаар дүүрэг гэдэг ингээд тусдаа тараадаг байхгүй. Тэгээ 15 дугаар дүүргээс бүр ингээд хоошоо гэсэн 5 6 км газар явж иж нэг 4 5хан сонин ингээд имлэгт ингээд өгүүлээдсэн байхгүй. Тэгээ би очиж асуусан. Наа чи ингээд надад амар ядаргаатай байна. Би одоо ингээд хаавсан 600 700 сонин тараач 4 5 сонин өгөхгүй 4 5 км. Тэгээ тэр цаа 18 дугаар одоо дүүргийг даасан хүнд нь өгж тараалгуул яадаг гэсэн чинь энэ хүн найр нь орж чаддгүй юм аа гэдэг. Тэгээ юу гэсэн үг юм гээд асууж тухайд сүнс хүнсгэж хэлээгүй л дээ. Тэгээ тэр чинь нэг юм имлэхийн нэг юм хонгил та сарх хонгил гэдэг байхгүй юу? Уцны гэрэл тусгаж л орохгүй болвол тэгээ тэр нь за баг нэг ойрц ороотой нэг 100 м шаханг үргэлжилсэн юм Монгол. Тэгээ тэр хонглын яг үзүүрт тулаал нэг постондоо сонингоо. Тэгээ энэ чинь ингэ сандлуудтай байхгүй. Тэгээ сандал дээр нэг цагаан кимонотой хүн суугаал гэдэг гэсэн. Тэгээ бид хойд энэ дойроо болгон сууж яхаа даа гэж бодоол гэдэг ус. Тэгэл ердс нүрийг харж байгаагүй. Тэгэл ингэ нүрийг харж байгааг мэдээж хүн л гэж бодсон шүү дээ. Тэгээ тухайс нь ханц банзаар самж чаддаг гэсэн. Ингээл харангуут л битүү ханзаар үтсэн. Сэтгцэн имлэг юм болоо гэж тол өгөөд өгдөг гэсэн чинь нэг наваа амардаг өдөр болохоор яг тэр газар ингэ сонин өхөө болчиход байгааг би анзаараадсан байхгүй. Тэгсэн чи зөвхөн гадны иргэдүүдээр ингээд тараалгадаг. Тэр цагаан кимонотой хүнийг сүнс байсан л гэж ярьд юм лээ. Тэгтээ сүнс ихэд яг нэг яг л хүн хажууд ингээд сууж байгаа юм шиг тиймэрхүү төрхтэй. Тэгээд шөнө гэлтгүй өдрөөр хүртэл хүмүүсд ойртуул юм лээ тийшээ. Тэгээд одоо ингээд мэдлэл өнгөрөнгүүт ингээд ердөөсөн тийм хариу үйлдэлнүүд л байхгүй ингээд суучдаг. Тиймэрхүү газар. Тэгээд анхандаа тэр бол сүнс мүнс гэж боддгоо байсан. Мэдснээс хойш мэдээс нэг жоон дотор юу болж. Тэгэл ингээл ороод үзэнгүүт байж л байгаа юм чи. Тэгээ би нэг Никурасан гэдэг нэг үү өдөөс аахгүй надаа ердөөс Япон соёл маялыг зааж гэсэн. Энд чинь нэг юм тийм цагаан кимонотой эмэгтэй байд юм байлээ тэр та галзуу юм уу гэдээ асуусан чинь. Ердөөс тэрний талаар ярьж болохгүй шүү. Япончууд ч өөрсдөө нэг сүнс үдрэхтэй аюу тийм нэг дурамчхан байд юм байлээ шүү дээ. Тэгээ чиний наа харж байгаа чинь бараг л зөв. Тэгээд одоо энэ манай энэ симпайууд өөрсдөө ч тараач болдог юм бэхээр наад бол чинь тиймэрхүү юмд ойртдгүй маа гэдэг. Тэгээ эмнэлэг нь болохоор манад ингээд танах ингээд сонингийнх мөнгөийг өгж байгаа гэдэг сонингоо авчирч өгөхгүй байна гэдэг шахуулаад байдаг гэдэг. Тэгээ гадаад хүмүүсүүд байхгүй үед нь болохоор одоо машинаар хүргээд өгчдөг гэсэн юм лээ. Бүр ингээд том ингээд төв цэгрүү. Тэгэхээр бас машин нааш чинь сонингоо авчирч ингээд үйлдвэрээс авчирч идэг болохоор 2 3 ажил гаргаад байна гэж боддог. Тэгээ би нэг тэр машин ганцхан Монгол нэгс авах ганцхан гадаад иргэн. Тэгэл мэдхгүйгэн дэлэмт болчихлоо тараалгачлээсэн л дээ.
2025 оны 3 дугаар сараас эхэлж хийсэн. Хамгийн их хангайч бодол руу ороод. Хангай ерөнхийдөө гайгүй шүү. Гэхдээ энэ одоо жоохон хүмүүсийг одоо нэг ороод ахыг бол тэгж их зөвлөхгүй. Унчаар юм байна. Эвгүй юм лээ. Тэгээд сүнстэй гэж яригддаг юмд нь би л итгэв шүү дээ. Тэгээд сайн байцгаана уу? 2025 оны 3 дугаар сарын 16 өнөдөр Хангай хотол руу орох гээд байж байна. Ямар ч хэлсэн нууцаар хашааг нь аваад ороод ирлээ. Ямар ч тэгэл ороод үзцгээе дээ. За нэг иймэрхүү энэ ордог газар нэг иймэрхүү юм шиг. За яваа. Доошоо. Тухайн үед чи энэ байгааг биш судалдаж аваагүй. Тэгээ нэг Urban Explorer төрлөөр нь Urbex гэдэг төрлөөр зөвхөн орж ин сонирхолтой төрлөөрөө л явж үзчихсэн гэсэн. Хүмүүс ер нь их сонирхно шүү дээ. Тэгээд одоо сүүлд их нэлхсэн рилийг хийснээс хойш Facebook-оор хүмүүс ерөнхийдөө жоох мэддэг бололох шиг нөө Facebook дээр шүү дээ. Тэгээд YouTube дээр болохоор 33,000 subscriberтай тэгээд тухайн нэг үздэг хэдэн хүмүүсүүд нь л үзэл. Тэгэл ийм тийм байл. Тэгэл Discord энтерт орж ирэл ярилцаал. Бас нөө хамаагүй шашин талаас нь үзээд ажиллахгүй энэ харангуйтаа энэ сүнс байна гэл хөдөөгаадаа явахарч нөө хэрсний дуу ч нөө хүүхд үйлж байгаа юм шиг сонсогддог. Тэгэл энэ хэрсний дуу юу вэ? Одоо ингээл мал амтны одоо нүд мүт чинь ингээд хурц гэрэл ингээд тусах пассворттэй шүү дээ. Тэр бэрэг чинь ингээл ялгаж анзаархаас ахвал юм. Сэтгэл зүйн тиймэрхүү юмуд их болно л. Одоо шинжлэх ухаан талаас нь малын яс пассвортдаг гээл тэгэл гэрлийн хугуурал энэ төр гээл нөлөөлөх гэл. Одоо ингээд балгасан дотор ингээд оронгууд чинь ингээд гэрлийн тусгал амар эвгүй харагдана л да. Сүүл тэр нэг Орос цэргийн анги дээрэг одоо дээр үе одоо нэг цэнхэр бэлтаа байдаг шүү дээ. Яг тийм бэлтаан дээр ингээд манай флашлайт ингээд тусгаад нэг юм имэгний яг юм дүрс гараа. Тэгэд тэрийг ингээд маш сайн үзэж байгаа юм шиг л. Тэг ингээд яагаад ингээд сайн ингээд үзээл ах тусам ингээд нөгөөд нь одоо гэрлийн ойлтол бол тарж байгаа. Тухай чи иймэрхүү багж магч гэдэг юм чи. Ийм багчтай болоод ирэнгүүт нөө ангуучлал гэл. Багчаа би чинь 2025 оны 8 сарын 25 сан. Тийм гадаадаас Америкаас захиалж авчрал. Санал ер нь нэлээ ирнэ. Тэгээ саналын дагуу явдیں۔ Тэгээ ихэнх нь зарим нь мэдээж нэг сүнсгүүл газарууд л байдаг л да. Зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриануд байдаг да. Одоо тэнцээ нэг хэдэн хүн өгсөн юм лээ нэтэр гэл. Тэгэл амнаас ам дамжиж яригцсан газар тэгэл ихэнх нь homeless хүмүүс гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү homeless хүмүүсүүдийн нэг үүрэлдэг тиймэрхүү газар гэдэг дөө. Тийм газар чинь сүнс юу гэж байх вэ гэл. Миний бодлоор тэг хөдөө хэрэн газрууд л сонирхол татаад байдаг шүү дээ. За сүнстэй байж хооц гэхэр чинь тэр их нэлхсэн ангил байж л одоо. Тэгээд одоо ерөнхийдөө нэг хувь хүмүүсүүд яг нэг туслан байрууд л ерөнхийдөө сүнстэй юм шиг үлээ. Тэгээд орхигдсан газрууд нь болохоор нэг тэнүүлч юмнууд нь ингээд нааш шангал орж гараал байж тийм болов гэж бодсон. Тэгээд хотод ерөнхийдөө сүнстэй гэх болгосод ер нь бараг л байхгүй мэлээ дээ. Одоо ингээд орхож угаасаа үний энергид мэдрэгддэг байхгүй ингээл. Одоо ингээд нэг юм тайван дүлгөөн байгаа тавил гайгүй. Тэгээд ардаас хүн хараад байгаа юм шиг нэг тийм хүнд байгаа тавил. Одоо нэг энэ Орос цэргийн анги дээр ч одоо пейнтбол тоглодог хүмүүст очиж тоглолт юм билээ л дээ. Тэгээд тэнцээ очиж ингээд тоглож явах чи яг тэр бичлэгэн дээр орсоор юм хэлээд тэгээ ингээд юм хараад байгаа юм шиг амар эвгүй санагдчихсэн. Тэгээд ингээд яг уцаар ингээд бичлэг хийдэг болохоор тэр чинь бас хавар байсан байхгүй юу. Тэгээ хаврын үе чинь iPhone ч нэг хүүтэнд ингээд дараад ингээд унтчихад байдаг шүү дээ. Унтрахгүй мөртлөө бичлэг нэгээ зогсоодсон байхгүй. Тэгэхээр яг тэр яагаад ингээд бичлэг зогсоод байгаа юм бол одоо энэ багтаамж нь байгаа юм болоо гэдэг. Үтсэн чинь 80 гигабайт байсан байхгүй. За 80 гигабайт дутуу бах чинь ингэж дунтармааргүй юм да гэдэг. Одоо цэник миний нүртэл дүүрэн байсан. Тэгээд ингээд үзээд ингээд явж исэн чинь ингээд бичлэг нэгээ тасалдаал гэсэн. Тэгээ яг тэр тасалдаад байгаа хэсгүүд дээр л бахан Орос тиймэрхүү сүнсний дуу хоолой бичигдсэн л лээ. Яг одоо нэг иймэрхүү байхгүй хахад гэсэн үг шүү дээ. Яг нэг хойноос яг давхар яриад байгаа. Бид хоёр ингээ хоорондоо ингээ юм ярьж байхад яг одоо ингээ нэмэлт хоолын хойноос орж ирээд Орос хэл мэдгүй болохоор тэгэл манай үзэгчд л орчуулж гисэн л тоо. Одоо энэ ямар сайхан хүүртэг вэ гэсэн юм те. Тиймэрхүү. Яа. Арсуудэр зөв амар том болгосон шүү дээ. Цэргийн ангийн яг. За орох уу? За орё. За.
Манай хоёр бол энэ жинхэнэ галтгаа юм шүү. тийм шүү. Энэ жинхэнэ галтгаа юм шүү. Тийм шүү. Тамаа тэр цог явдаг хүн бас хойноос хүн хараад байгаа юм шиг нэг жоох эвгүй байгаа. Яг тиймэрхүү газруудад л яг юм байдаг юм шиг л. Үзэгчдээс нэг ах наа чин тавилт мавилт сүнс байдгүй гэдэг. Тэгээд би цог явж үзье гэдээ болдоо. Тэгэхээр аваа явцсан чи яг нөгөө нэг том байшингийн гадаа ирсэн чинь. За ах нь юу н орч чадахгүй маань тулах юм бол тэг жоох айцтай байна гэх. Тэг яг тэр өдрийн контент тэгээд ороогүй. Яг нөгөө хүний хүргэж өгөөл буцааж. Та буцаж хүргэж өгсөөр хөтөлч үүр цайчиж байгаа юм чи. Нэг тиймэрхүү юм болцсон та байгаа. Нэг газрыг олон хүн зааж ирсэн тохиолдол юм. Одоо нөө сэлэнгэд одоо нэг юм тийм хүүхдийн орхицсан цуслан байд юм уу? Би чи яг сайн судалж үзээгүй л байна л да. Тэг хүмүүстээс яг нэг тиймэрхүү тэг хинтийн нэг тийм одоо гурилын үйлдвэр гэсэн баха. Тэр хоёр дээр л айгүй их санал ирэлээ. Тэг чи юм харсан энэ тэр хэл. Тэг энэ зүүн та одоо тэр хоёр л нэг авч үзтiin юм санаа байхлаа. За гадны тэр том юунаас нэг ганц хоёр анзаарэгддээ шүү. Гэхдээ бас үзэхдээ бас шүүлтүртэй үзэх болохгүй л дээ. Энэ хүн тавьж гин үгүй юу гэдэг. Тэг миний бодлоор яг нэг гадны одоо нэг ютубер байд юм аа. Одоо тэгтээ яг одоо Urbex хийл гэдэг нэг сувг байдаг байхгүй. Одоо Америкийн ютубер гэсэн үг. Тэгтээ яг над чиг яг иймэрхүү юмуд авч яваад тийм багж авч явдаг зүгээр ингээд судлаад ингээд явдаг. Яг тэрэн дээр болохоор нэг сүнс гэмээр нэг юм буужсэн. Яг хойно ингээд нэг цагаан одоо нэг зэрэглээ шиг дагаа яваад байдаг. Тэгээ ингээд эргээ харахаар нөгөө камерын жирэлцэн унтарчдаг. Тэгээ тэрийг болохоор ингээд судлаач хүн одоо нэг пицгийн талаас нэг тайлбарлангууд одоо өөр одоо энерги орж ирж болох юм. Соронзон долгион үсгээд нэг камерын ингээд бүсгэнүүлээд байна гэдэг. Тэрийг болохоор сүнс юм болов уу? Одоо миний хамгийн бодож байгаагаар хамгийн одоо ихтэй контент л тэр л байна да. Тэгээ бус нь болохоор нэг жоон тавилттай юм шиг харагдаад. Тэгээ угаасаа одоо энэ төрлөөр ч ингээд тавилт тавьж байгаа нэг баригдах юм бол цаашдаа ингээд ердөөсөө нэг карьерг болцдог байхгүй. Энэ хүмүүс нэг хуучных шиг хүлээж авч үзэхгүй шүү дээ. Нэг худлаа яриад идэм билээ гэл. Тэгэл скиплэл өнгөр. Тиймэрхүү л тийм дөө. Ерөнхийдөө одоо Улаанбаатарын газрууд бол ерөнхийдөө дуусчлаа шүү дээ. Сүнстэй гэж яригддаг гэсэн. Нэг 51 гүр гэдэг Нарангийн гэр. Нэг 51 гүрийн чинь одоо нэг 1960 оны үеэр лөө. Тэрэнгээс нэг хосолтод амиа алдсан хүний сүнстэй гэж яригддаг юм лээ. Тэгээд тэнцээ бол нэг лайваар орж ирсэн. Түрүүжлийн 3 сард орчихсон юм байна. Дөнгөж ихний 2 дугаар цэцэгтал 3 дахь дугаар дээрсэн лайваар орж ирэл. Элдв янз нэг тавилт хийгээд байдаг болохоор одоо нэг сүлжээтэй газар болохоор нэг шууд ингэж явдсан шүү гэдэг нь харуулах гал лайв хийжтэй. Гэхдээ яг инх 51 үүрэнд орж орол сүлжээ навс онцтой юм байл л дээ. Тэгээ тэрийг харин сүүл одоо нэг сэргийс нэг бичлэг болгох юм гэж бодоолаа. Ямар тач одоо маана үзэгчд бол мэдж байгаа. Тэгэд ямар тач тавилт хийдэг шүү гэж хэлээд байна. Нэг сүүлдээ ч нэг их нэлгсэн ангил дээр ч болохоор наа чи нэлээд тавилттай байна тий. Чи нөгөө нэг түшгийгээ цаанаа авчаад ингээ ойрлуулсан юм уу нэ тэр хийдэг. Тиймэрхүү юм бол байхгүй л дээ. Тэрийг ч болохоор нөө маа найз над нэг тэр имлэгт нөө хөвтөж явахдаа анзаарсан гэдэг ч аахгүй. Яа энэ газар сүнстэй юм шиг байлаа штэ. Тэгээ би чад нэг мэдээж нууцаар орсон юм чи. Нууцаар орох подуулын зааж өгөө. Тэгээ оруулсан чинь нэрнгэсэл тийм байдаг юм лээ. Тэгэхдээ тэр нэг эвгүй дууг бол би муур юм болоо л гэж үзтээ. Цаана бас нэг сүүдэр үлдсэн байсан. Тэгээд ялж хатан дээр нь энэ насаадсан болохоор бас за ерөнхийдөө байдал юм байна даа л гэж ойлгосон доо.